өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа хүн болгон өөрийнхөө амьдралын бүтээгч эзэн нь бидний бос хүний амьдрал руу ингэж одоо халдах ёсгүй учраас номын зохиолч маань бол зөвхөн та өөрийнхөө хүслийг бичээрэй. Манай хүүхэд тэгээсэй, манай нөхөр, манай эхнэр тэгээсэй гэсэн хүслүүд байгаа бол тэрийг хасаараа гэсэн билээ. За мөн дээрэс нь одоо өөрийгөө цаад доторгыг хувиргана гинэ. Энэ цаад доторгыг хувиргана гэдэг нь болохоор одоо та ямар нэг зүйлийг үнэхээр хүсэж байгаа ч гэсэн бид нэр тэр зүйлийнхаа талаар бас айдастай байдаг юм байна. За дээрэс нь бас эргэлздэг юм байна. Энэ ингэж энэ хоёр зэн зүгээр бас шалгах хэрэгтэй байна. За 3 шат нь болохоор хүсэл зорилгоо яг бүр тодорхой зорилго болгох хэрэгтэй. Хүсэж байгаа зүйлээ одоо тодорхой зорилго болгох юм бол зорилгоо тодорхой бичих юм байна. Тодорхой бичихтэй болохоор эргээр бичнэ. Ингэмээргүй гэсэн сөрөггүй гэсэн нөхцөлийг бичихгүй байна. За жишээ нь одоо ингээд таныг би заан битгий бодороо гэж бодох хэлэх юм бол та заан л бодно шүү дээ. Үүнтэй адилхан бидний тарих бол тэгээд нэр үгийг нь бодож сэтгэх юм байл та. Ингэмээргүй заан бодмооргүй гэсэн тийм үгүй гэдэг бол зөвхөн бидний хэл ярианы ёсод үүссэн зүйл болохоос ш бидний тарих бол ингэмээргүй